Лайт мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжлэн үзэгч танд хүрч байна. За манай өнөөдрийн зочноор Зориг сангийн байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн оролцогч за Экоко төслийн багийн гишүүн Номон дээр оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Сайн бацгаана уу? За тэгэхээр байгаль орчны манлайлагч хөтөлбөр маань ер нь хэдэн жил хэрэгжиж байгаа вэ? Яг ямар төсөлд оролцож тийм ээ залуус маань ямар зүйлийг бас нийгэмдээ ингэж нөлөөлөхөөр хийдэг юм бол хөтөлбөрийн талаар манай үзэгчдэд хэлээд танилцуулаач. За Зориг сангийн байгаль орчны манлайлагч хөтөлбөр нь одоо 2017 онд 7 дахь жилдээ зохиогдож байгаа. Жил болгон ер нь 22-оос 25 насны залуучуудыг сонгон авч байгаль орчин дээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгаа. Тэгээ энэ жилийн үед бас Экоко төсөл гэж байна тий. Тэгэхээр яг энэ Экоко төслөө бас дэлгэрэнгүй тайлбарлаач. Яг орчин үетэйгээ бас цаг хөл нийлүүлээд алхаж байгаа юм шиг санагдаж байна тий. Одоо сүүлийн үед эко тэгээд илүү байгаль орчны хамгаалах тал дээр ярьдаг болчиход байгаа шүү дээ. За манай энэ удаагийн оролцогчид бол 3 багт хуваагдаж төсөл хэрэгжүүлж байгаа. Манай баг бол Экокод гэдэг 6 хүний бүрэлдэхүүнтэй. За тэгээд манайх болохоор энэ удаа Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн тухай тийм сурталчлан таниулах гар утасны аппликейшн хийж байгаа монгол англи хэл дээр. Тун утгагүй ер нь бол 6-7 сард дотоодын аялал жуулчлал их хөгждөг шүү дээ. Ер нь гадаадаас ч гэсэн маш их жуулчид ирдэг тийм ээ. Тэгэхээр яг энэ жуулчлалтад яг ямар ашигтай вэ? Энэ аппликейшн руу ороод юуг ямар мэдээллийг хүмүүс авч болох вэ? За ер нь тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг бол бид бүгд бас сайн мэддэггүй л дээ. Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг нь байгалийн тэр өв соёл түүх болон хүний хүн төрөлхтний түүхийг ирээдүйн хойч үедээ хадгалан үлдээгээд мөн нөгөө тэнцвэрт экологийн тэнцвэртэй хөгжил мөн цаашлаа доктортой хөгжлийг хангах зорилготой байдаг. Тэгээд яг энэ манай энэ аппликейшн болохоор гадаад болон дотоодын жуулчдын хамгийн их очдог 10 газрыг сонгон авч эхний ээлжинд сурталчлан таниулж байгаа. Цаашлаад Монгол орны тусгай хамгаалалттай 99 газрыг тэгэж энэ аппликейшндээ багтаах зорилготой байгаа. 10 газар гэж юм. Ер нь одоо аппликейшн руу орлоо. Одоо хүн болгоо Андроид утастай болсон тийм ээ. Тэгэхээр хүн болго үзэх боломжтой юу? За ороод үзлээ. Тэгэхээр яг дотор нь ямар мэдээлэл багтсан юм? За манайх болохоор одоо яг хугацаа бас бага байгаа учраас эхний ээлжинд iPhone утсан дээр энэ хүү аппликейшнийг гаргаж байгаа. Явандаа бас Samsung дээр ч гэсэн гаргах бах. За яг орлоо гэхэд жишээ нь манай аппликейшн руу ороход манай аппликейшны одоохондоо зүгээр загвар нь бол иймэрхүү загвартай байгаа. Энд чинь ингээ хөгжүүлэгч буюу санаачилсан Экокод манай багийн лого. Энд чинь хамтран ажиллаж байгаа Монгол эколог төвтэй бид нар хамтран ажиллаж байгаа. Тэгээд санхүүжүүлэгч нь Australian Aid гэдэг газар санхүүжүүлж байгаа. За ингээд орлоо гэхэд англи монгол хэлний эзний сонголттой. За одоо ингээд нэг газрыг сонгож аваад ороход юутай хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар гэдэг. За ингээд эхэлж байгаа хөвсгөл нуур, Алтай 5 богд, Хустай нуруу, Тэнгис шигшид гэх мэт ингээд 10 газрыг оруулсан. За хөвсгөл нуур руу та ороод үзлээ гэхэд та хөвсгөл нуур яагаад тусгай хамгаалтанд орсон юм бэ те? Яг ямар амтан урамлаараа ховордсон юм бэ? Юу үзэсгэлэнтэй одоо тийм хамгаалах шаардлагатай ямар шаардлагаар тусгай хамгаалалт авсан бэ гэдэг зүйл нь байгаа. Бүх мэдээлэл байгаа. Тэгээд ороход ингээд аялах зөвлөмж рүү нэхлээ орлоо гэхэд ингээд танилцуулга аялах зөвлөмж орохоор та хотоос машинаар яаж явах уу, онгоцоор яаж явах уу? За очиод та байгалийн зохис спорт газрын мэдээллийн төвтэй яаж холбогдох уу? Мөн цаашлаад тур операторууд буюу жуулчны баазууд ийм мэдээлэл бас орсон байгаа. За тэгээд дараа нь та энэ хөсгөлд очиод яаж аялаж болох вэ тийм майхантай аялал, дуу аялал, заваар зугаалах аялал гэдэг ч юм уу. За хөвсгөлд ийм байлаа гэхэд газрын онцлогоороо өөр Алтай 5 богдод очлоо гэхэд Казак туваа айлуудаар бас зочилж болно гэх мэдээллээр ингэж оруулж өгсөн байгаа. За мөн яг үзэсгэлэнтэй газрууд нь юу юм бэ те? Хорог, Тэрхийн цагаан нуур тийм одоо гэх мэт бүх газруудыг зурагтай нь тэгээд мөн танилцуулгатай нь оруулж өгсөн. За тэгээд манай аппликейшн офлайн ажиллах учраас аяллаа зам жимийн зургийг бас оруулж өгсөн байгаа. За тэгээ бүр цаашлуул бид нар тухайн газрын хогийн цэгийг хүртэл оруулж өгье гэсэн бодолтой байгаа. Тэг сайхан санагдаж байна. Маш их хэрэгтэй юм аппликейшн байна тийм ээ. Тэгээ ялцчгүй өрн дулааны удирдал эхэллээ, аялал зугаалга эхэллээ тийм ээ. Тэгээд бид нар ихэвчлэн за яг интернетээс тодорхой мэдээлэл авдаг. Нөгөө талаар амд амьд яриагаар их явдаг шүү дээ тийм. Одоо юу гэдэг хөвсгөл орё
хаа хүрдгээ өмнө говь явъя тэнд гоё гэсэн ийм л нэг мэдээлэлээр юм хөвшил явах гэдэг. Тэгвэл яг танай аппликейшнаас бас маш сонголтойгоор цаг хэмнэлсэн тий үн ханш нь ямар байгаа өөрийнхөө санхүүг зохицуулсан олон зүйлүүд бол харагдах байх гэж бодож байна. Баярлалаа. Бид нар ч гэсэн бас аппликейшн анх гаргахдаа бас залуу хүмүүс тий 100 одоо хөдөө орон нутгаар гэр бүлтэйгээ аялах болдог. За ойрхон хотын хүмүүс гэхэд одоо хотод тэрэлж рүү явдаг штэ. Тэгэхэд яг тусгай хамгаалалтаа газар нутагт бид нар мэддэггүй. Яагаад энэ газрыг тусгай хамгаалтанд авах болсон, ямар учир шалтгаанаар гэдтэй бүх зүйлийг мэдж байгаа. Ганцхан гадаадын жуулчид гэлтггүй Монголын маань одоо хүмүүс ч гэсэн юм гоё мэдээлэл авах зүйлийг л бий болгоё гэж бодсон юм. Хизэнээс татаж авч болох вэ? За манай сонирхож байгаа. Тийм шүү дээ. 5 сарын 1-нд аль бие усаар нээлттэй хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Тийм. Тэгээд ер нь бол манай энэ зориг сангийн байгууллагын манлайлал хөтөлбөр маань 5 сарын 27 хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр яг тэрнээс өмнө бид нэр аппликейшнээ нийтэд хүргээд дараа нь аппликейшнээ хамтран ажиллаж байгаа Монгол эколог төвдөө хүлээлт өгнө гэсэн. Яг татаж авах нэр нь бол National Parks in Mongolia. За. За тэгвэл 5 сар гаргаад те яг нийтдээ болохоор нь яг энэ нэрээр бас үзэгчд маань татаж авч болох нэ тийм ээ. За тэгээд EcoCode төслийн багийн гишүүдтэй амжилт хүсье. Бас олон хүнд хэрэгтэй сайхан төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн ярилцсанд баярлалаа. Тэгээд мөн ингээд сурталчлан таниулах ажлыг маань дэмжиж байгаад баярлалаа. За баярлалаа. Тэглгүй яг ер нь бол Life News мэдээлэл хөтөлбөр маань нийгэмд өрнөж байгаа гэрэлгээтэй эерэг те тэрл мэдээллийг бусдад түгээхийг зорддог. Тэгэхээр та бүхний хийж байгаа үйл ажиллагаа үл ялцчихгүй л олон нийтэд хэрэгтэй ийм үйл ажиллагаа байна. За Life мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй. Та бидэнд хамтаа байгаарай.